Би тэгэхээр Танзани улстай аяллаа өндөрлүүлэхээр шийдсэн байгаа. За тиймийн тулд Замбиа улстай хэлдэг өмнөд Танзаны Импея хот руу галт тэргээр аялахаар шийдсэн байгаа. За 100 орчим жилийн түүхтэй галт тэргээр Танзаны ширэнгэн сонирхолтой тосгодуудаар дамжин 800 орчим километр газрыг 24 цагт туулж байгаад Импея хотод ирдэм байна. За би унтлахын 1-р зэрэглийн кафе авсан бөгөөд ердөө 45,000 төгрөгөөр 800 км орчим газрыг туулсан байгаа. За энэхүү аяллаа адал явдал тэмдэглэлийг илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл миний YouTube хуудсыг дагаарай.